Сайн бацхан үзэгчдээ хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн бэлтгэж байгаа хуулийг энгийнээр контентын шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За жил бүрийн 4-р сарын 26-ны өдрийг оюуны өмчийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөртэй холбогдуулаад бид өнөөдрийн зочноо урьсан. Өнөөдрийн зочин Отхон тэнгэр их сургуулийн оюуны өмчийн эрх зүйн багш, за оюуны өмчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрдэнэ Жимэг оролцож байна. Өдрийн мэнд хүргэе танд. За өдрийн мэнд хүргэе. Урьж оролцуулж байгаад баярлалаа. За оюуны өмчийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлээд бас нэлээдгүй хэдэн жил өнгөрсөн байна. Тэгэхээр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаагийн учир шалтгаан нь юу байгаад вэ? Цаад зорилго нь юу байгаад вэ гэдгээс хоёлаа яриагаа хэлье. За тэгээ. Ер нь бол жил бүрийн 4 сарын 26-ны өдөр дэлхийн оюуны өмчийн өдөр болгоод дэлхийд даяараа дэлхийн оюуны өмчийн байгууллагт гишүүнээр ирсэн нийт улсууд энэ өдрийг тэмдэглэж өнгөрүүлдэг байгаа. Тэгээ дэлхийн оюуны өмчийн байгууллагаас ерөнхийдөө гишүүн орнуудаа зориулаад яг нэг тогтсон нэг өдөр оюуны өмчийн эрхийг хамгаалах мэдлэгийг олон нийтэд түгье. Ямар нэгэн жил бүр өөр ураа төвшүүлээд тэр урааныхаа хүрээнд бас ингээ асуудал төвшүүлээд оюуны өмчийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ийм зорилготойгоор анх энэ оюуны өмчийн өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг. Тэгээ энэ жилийн оюуны өмчийн өдрийн ураа бол дэлхийн оюуны өмчийн эрх ба доктортой хөгжлийн зорилтууд гэсэн тийм ураатай байгаа. За оюуны өмчийн эрхийг хангаж хамгаалж байгаа нөрөө доктортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд бас түхэм үзүүлж байгаа. Технологийн дэвшил доктортой хөгжлийн зорилтуудыг одоо биелүүлэхэд бас түхэм үзүүлж байгаа учраас доктортой хөгжлийн зорилттой оюуны өмчийн эрхийг бас холбосон ийм ураа дэвшүүлсэн байлаа. За өнгөрсөн жилийн хувьд бол оюуны өмчийн эрх ба эмэгтэйчүүдийн эрх гэсэн ийм сэдвтэй байсан. Тэгээд өнгөрсөн жилийн хувьд бол эмэгтэй зохион бүтээгчдийг дэмжих жил болгоод дэлхийн улс орнууд бол эмэгтэй зохион бүтээгчдээ алдаршуулах, тэднийг олон нийтэд таниулах гэсэн тийм ажлуудыг түлхүү хийж ирсэн байгаа. Тэгэхээр одоо энэ өдрийг тэмдэглэж өнгөрүүлдэг болсноос хойш ер нь яг Монгол улсын хувьд оюуны өмчийг хамгаалах эрх зүй орчин бас хэр их бүрэлдэн тогтож байна те. Олон улсын жишгтэй харьцуулаад үзэх юм бол бид нэр ямар төвшөнд явж байна. Ер нь бол оюуны өмчийн тогтолцоо анх үүсэж хөгжиж ирсэн түүхэн хөгжлийг сөхөж харах юм бол 1886 онд аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц батлагдаад 1883 онд Парисын конвенц батлагдаад 1886 онд утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах тухай Берний конвенц батлагдсанаар анхны одоо энэ оюуны өмчийн олон улсын эрх зүйн тогтолцооны систем бүрдсэн гэж үздэг. За манай Монгол улсын хувьд бол 1974 онд нүүбийн байгууллагт илсээд тэгээ оюуны өмчийн дэлхийн оюуны өмчийн байгууллага нүүбийн төрөлцсөн 16 нэгэн байгууллагын нэг байгаа учраас дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүнээр илсээд тэгээ 92 оны үндсэн хууль батлагдсны дараа яг бие даасан юм анхны оюуны өмчийн одоо салбар хуулиудыг баталж гаргаснаар оюуны өмчийн эрх зүйн тогтолцооны суурь эхлэл тавигдсан гэж үздэг. За яг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа оюуны өмчийн хууль бол 2021 онд нэмэлт өөрчлөлт орсон хуулиуд байгаа. Түүний өмнөх хууль нь бол 2006 онд хэрэгжижсэн хуулиуд дээр 21 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгээд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа оюуны өмчийн хуулиудын нэг онцлог зүйл нь юу байгаа вэ гэхээр өмнө байгаагүй тийм оюуны өмчийн тухай хууль гэдэг тийм суурь малгай хуулийг 2020 онд баталж гаргасан. Тэгээ энэ хуулийнхаа хүрээнд яг оюуны өмчийн төрлүүд нь юу вэ? Ямар төрлүүдтэй байх юм, оюуны өмчийг яаж эдийн засгийн эрхлэлтэнд оруулах юм гэсэн тэр суурь зохицуултуудыг бол хийж өгсөн байгаа. Тэгээд Монгол Улс дэлхийн оюуны өмчийн байгууллагт нэгдэж ороод тэр Парисын конвенц, Берний конвенц нэгдэж орсон учраас энэ хоёр конвенцээр хүлээсэн үүрэг нь Монгол Улсын дотоодын хууль тогтоомж тэр олон улсын гэрээ конвенцийн доод стандартад нийцсэн байх ёстой гэдэг дүрмтэй. Тэгээд тэр дүрмийнхаа хүрээнд манай Монголын оюуны өмчийн хууль тогтоомжийн ерөнхий зарчим суурь зохицуулт нь бол олон улсын гэрээ конвенцтойгоо нийцсэн. Олон улстай бол одоо зэрэгцэж хөл алхаж байгаа гэж хэлэхэд бол болох үст тэмэрхцэн зохицуулттай байдаг. Та сая 20 оны хуулиар жишээлбэл оюуны өмчөд яг юуг хамааруулж ойлгох юм бэ гэдгийг наривчилж тогтоож өгсөн гэх. Тэгэхээр үзэгчд маань бас яг нарийн тодорхойлтуудыг нь хэлээд өгөөч. Яг ямар зүйлсийг нь оюуны өмчийн бүтээл гэдэгт хүлээн зөвшөөрч авч үзээд байна. За ер нь оюуны өмчийн суурь төрлүүдийг 1967 оны дэлхийн оюуны өмчийн байгууллагыг байгуулах тухай Стокгольмын конвенц гэж байдаг. Тэр Стокгольмын конвенцийн 3 дугаар зүйл дээр анх одоо оюуны өмчийн суурь төрлүүдийг зааж өгсөн байгаа. Тэгэхээр Монгол Улс дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн улс учраас яг тэр Стокгольмын конвенцэд заасан суурь төрлүүдийг л бид оюуны өмчийн төрөл гэж үзээд явж байгаа. Оюуны өмчийн тухай хуульд нэг оюуны өмчийн төрлийг наривчилж анх удаа заагаад байгаа бол биш. Өмнө нь ч яг бид нар тэр л зохицуултын хүрээнд явж исэн зүгээр оюуны өмчийн тухай хуулийг батлан гаргаснараа тэрийг илүү одоо хэм хэмжээний хэлбэрт оруулж баталсан гэж хэлж болох байх гэж бодож байна. За яг одоо энэ суурь төрлүүдэд нь юу орж байгаа гэхээр ер нь оюуны өмчийн салбарыг бид хоёр салбарт хувааж байгаа. Парисын конвенц, Берний конвенц хоёр дээр үндэслээд зохиогчийн эрх, аж үйлдвэрийн өмчийн эрх зүй гэсэн хоёр салбарт хуваадаг.
За зохиогчийн эрх бол утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалдаг байгаа. За энэ дээр дуу, хөгжим, бичмэл бүтээлүүд буюу уран зохиол, шүлэг, найраглалч гэдэг юм уу, утга зохиолтой урлагтай холбоотой бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалдаг. Үүнийг зохиогчийн эрхийн тухай хуулиар зохицуулдаг. Ажил дээрийн өмчийн эрхэд бол хэд хэдэн объектууд ордог байгаа. За үүн дээр шинэ бүтээл орно, барааны тэмдэг орно, бүтээгдэхүүний загвар орно, ашигтай загвар орно. За эдгээр нь хэд хэдэн хуулиар зохицуулагдж байгаа. Патентын тухай хууль байна. Патентын тухай хуулиар бол яг патент олгогддог объектууд буюу шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар гэсэн 3 объектыг патентын тухай хуулиар хамгаалж байгаа. Барааны тэмдгийн хууль бол тусдаа яг барааны тэмдэг газар зүйн залтаа хамгаалдаг ийм тусдаа хуультай. За үүнээс гадна бас яг оюуны өмчийн технологи хөгжсөнтэй холбоотойгоор оюуны өмчийн төрлүүд бол бас нэмэгдээд байгаа. Жишээлх юм бол доменер ч гэдэг юм уу те, генетикийн нөөц ч гэдэг юм уу, эсвэл одоо уламжлалт мэдлэг, ургамлын төрөл зүйл гэсэн юм объектууд байдаг. Тэгээд дэлхийн улс орнууд бол хөвчлэн эдгээр хуулиудыг sui generis систем буюу тусдаа хуулиар зохицуулаад яваад байдаг. Тэгээ манай дээр бас ялгаа авахгүй домен нэрийг бол домен нэрийг бүртгэх тухай журмаар гэдэг тусдаа байгууллага бүртгээд явж байгаа. Генетикийн нөөц дээр бас хуулийн төсөл яригдчихэж байгаа байх. Юун дээр одоо ургамлын төрөл зүйл дээр бол таримл ургамлын үр сортыг хамгаалах тухай хууль гэдэг тусдаа хуультай байдаг ч юм уу тийм байдлаар ер нь зохицуулагдаад явж байгаа. Монгол улсад аль төрлийн одоо оюуны өмчийн зөрчлүүд илүү түлхүү бас ажиглагддаг вэ? Зөвлөгөө авдаг хүмүүс нь тий. Яг уу манай дээр бол юу яадгийг ер нь л дэлхийн дийлэн хууль орнууд бас адилхан байгаа гэж бодож байна. Хамгийн их бүртгэгддэг оюуны өмчийн төрөл бол барааны тэмдэг байгаа. Монгол улсад нэг дунджаар 3000 орчим барааны тэмдэг бүртгэгдэж байдаг. Тэгэхээр дээрэс нь бас Мадридын хэлэлцээрийн дагуу олон бусад улс орнуудаас Монгол улсыг одоо заагаад Монгол улсад энэ барааны тэмдгээ бүртгүүлмээр байна гэдэг юм. Олон улсын гадаадын барааны тэмдгүүд бас Монгол улсад Мадридын хэлэлцээрийн дагуу бас бүртгэгддэг. Тэгэхээр хамгийн их бүртгэгдэж байгаа оюуны өмчийн төрөл барааны тэмдэг байгаа учраас хамгийн их гарч байгаа зөрчил бол бас барааны тэмдэгтэй холбоотой байгаа гэж бодож байна. Мөн утга зохиол урлагийн бүтээл маань өөрөө нөгөө сайн дурын бүртгэлээр хамгаалагддаг. Заавал бүртгүүлэхийг шаарддаг учраас бүртгэлтэй холбоогүйгээр зохиогчийн эрх зөрчигдөх тохиолдол бол бас практик дээр нэлээд Ер нь одоо ингээд бүртгэлжүүлсний давуу тал үр шим нь бас юу байгаад байна вэ? Зарим хүмүүс магадгүй бүртгүүлээгүй мөртлөө миний зохиогчийн эрх хөндөгдөж гин гэдэг ч юм уу ингээд бас маргаан үсэх тохиолдол байдаг шүү дээ. Яг нь бүртгүүлсний давуу тал юу вэ гэхээр тухайн хүн анх удаа би энийг зохиосон юм а гэдгийг нотолж байгаа нь тий бүртгүүлсэн оюуны өмчийн газар бүртгүүлснээрээ. Тэгэхээр ер нь бол оюуны өмчийн салбарын гол дүрм чинь зохиогч хүн өөрийнхөө одоо оюуны бүтээл тойрох түүнийхээ үр шимийг хүртэх хэрэгтэй гэдэг иргэний үндсэн хуулийн заалт байгаа. Тэр заалтынхаа дагуу анх удаа энийг би зохиосон юм а энэ яг миний зохиосон бүтээл юм а гэдгийг нотлохж байгаа нэг нотлохоо бол бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр ажил дээрийн өмчийн эрх зүгээр хамгаалагдж байгаа түрүүн нэрлсэн объектууд бол заавал оюуны өмчийн газар бүртгүүлж хамгаалагддаг юм. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загварыг бол заавал оюуны өмчийн газар бүртгүүлэх ёстой. Гэтэл зохиогчийн эрхээр хамгаалагдж байгаа утга зохиол урлагийн бүтээлийг бол бүртгэлгүй байсан ч гэсэн хамгаалагддаг. Тойрсон цагаас эхлээд эрх зүйн хамгаалтанд ордог сайн дурын бүртгэлтэй. Тэгэхдээ зохиогчийн эрхээр хамгаалагдж байгаа бүтээлүүдийг бүртгүүлэхийн давуу тал юу юм бэ гэхээр миний зохиогчийн эрх зөрчигдөж байгаа тохиолдолд би шүүхэд хандах юм бол илүү одоо нотлохол болж өгнө гэсэн үг тий. Би тэдэн сарын тэдний өдөр энэ бүтээлийг зохиогоод ингээ бүртгүүлсэн байсан чинь тэдэн сарын тэдний өдөр миний бүтээлийг энэ хүн зөрчлөө гэхэд нотлох баримтын л давуу талтай болохоос биш ер нь бүртгэлгүй байсан ч гэсэн бас хамгаалагдана л та. Гол нь төрүүлж би зохиосон юм а гэдгээл нэг нотлох үүрэгтэй гэдэг гэсэн. Ер нь оюуны өмчийг хамгаалах гэхээр түрүүн бас дурдчихсэн эдийн засгийн эргэлтэнд оруулах гэж хэлжсэн. Тэгэхээр эдийн засгийн эргэлтэнд оруулах гэдгийг юуг ойлгоод байна? Ер нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч гэдэг юм үндэсний үйлдвэрлэлээ дэлхийн зах зээл дээр гаргаж ирэхэд энэ оюуны өмч хамгаалах гэдэг зүйлийнх нь оюуны өмчийн өөрийнх нь одоо гүйцэтгэх үүрэг нь бас юу байна? Оюуны өмчийг ер нь юу яадаг штэ. Улс орны эдийн засгийг хөгжүүлэх тулгын 3 чулууны нэг гэж үздэг байхгүй. Тэгээд оюуны өмчөөр маш сайн хамгаалж байгаа улс орны эдийн засаг хөгжиж идэг. Тэнд улсын хөгжил яригдчихэж байгаа. Одоо бид нар хөрш зэрэгэлдээ хятад улсыг жишээлбэл харж болохоор энэ анх тэнд оюуны өмч яаж зөрчигдөж, хуурамч бараа бүтээгдэхүүн яаж хятадд үйлдвэрлэгддэг байлаа. Өнөөдөр хятад улс ямар хэмжээнд хөгжсөн байна. Энэ бол ерөөсөө оюуны өмчийн бодлогоо боловсруулж батлаад тэр бодлого дотроо жилд бид нар одоо бүртгүүлж байгаа шинэ бүтээлийнхаа тоог нэмэгдүүлнэ. Яг оюуны өмчийн баталгаажсан эрхтэй одоо үйлдвэрлэл эрхлэн гэдэг бодлогыг хятад улс барьснаас хойш хөгжил нь бол бүр айгүй өсрөнгөө харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр оюуны өмчөө сайн хамгаалаад оюуны өмчийн хэрэгжилт их сайн байгаа улс орны хөгжил тэр хэмжээгээр дагаж яваад байгаа. Тэгэхээр оюуны өмчийг хамгаалж байгаа энэ улс орны эрх зүйн тогтолцоо аюулгүй
тийм хамгийн чухал үүрэгтэй нэг тийм тулгын 3 чулууны нэг байна л гэж ер нь тооцогддог байгаа. Манай улсын хувьд бол яг олон улсын одоо зарчим, олон улсын гэрээ канонцид нийцсэн хууль дүрмтэй боловч хэрэгжилт жоохон хангалтгүй гэж олон улсад бол дүгнэгддэг. Яагаад гэвэл яг эрхэм зөрчигдөөд эрхийг хамгаалуулахаар явж байгаа тохиолдолд одоо тэр эрхэм зөрчигдсөн эрх хэрхэн хангагдж байгаа гэдэг тэр жоохон асуултын тэмдэг байгаа л гэсэн үг байна тий. Тэгэхдээ бас яг бүр одоо хэрэгжилт бүр хангалтгүй гэж би бол дүгнэхгүй. Яагаад тэгэхээр нэгэнт эрх зүйн зохицуулт нь байгаа учраас тэр хүрээндээ одоо энэ өмчин газар зөрчлөөр үүсгүүлээд эрүүгийн шинжтэй байх юм бол цагдаа дээр очиж гомдол гаргаж эрүүгийн хэрэгээ үүсгүүлээд шүүх цагдаагийн байгууллагаар шийдвэрлээд явах боломж нь бол бүрэн байгаа учраас бас эрхээ хангуулад явж байгаа ч хүмүүс байгаа. Хуулиа сайн мэдэхгүйгээсээ болоод эрхээ хангуулж чадахгүй байгаа ч хүн байгаа. Бас мөн нөгөө хууль мэдэхгүйгээсээ болоод бусдын энэ өмч эрхийг зөрчөөд байгаа ч хүмүүс байгаа тий. Тэгэхээр яг хэрэгжилтийн хувьд бол би тодорхой хугацааны дараа бас илүү сайжрах байхаа л гэж харж байна. Ер нь одоо ингээд салбарын тухай яриад ирэхээр салбар дундын хамтын ажиллагаа дутмаг байна л гэж ярьдаг ч тийм. Тэгвэл оюуны өмчийг хамгаалах салбар дээр жишээлбэл оюуны өмчийн одоо салбарын оролцогч байгууллагууд гэх юм бол оюуны өмчийн газар маань яг төрийн байгууллага тий. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг үйл ажиллагаагаа явуулаад бүртгэлийн үйл ажиллагаагаа эрхлээд оюуны өмчийн газрын дэргэд маргаан туслах, маргаан шийдвэрлэх комисс ажиллаад тэр комиссараас оюуны өмчийн зөрчил шүүхийн өмнөх шатанд хянан шийдвэрлэгдэж байна. Оюуны өмчийн газрын дэргэд бас хяналтын байцаагч нар ажиллаж байна. Яг оюуны өмчийн зөрчилтэй холбоотой зөрчлийг хэрэг үүсгээд тэнд хянаж шалгаад явдаг. Эхний одоо шүүхийн өмнөх шатанд торгуулаа тавьдаг, зөрчлийг таслан зогсоох тийм анхны арга хэмжээнүүдийг авдаг. Тийм зүйлүүд бол оюуны өмчийн газар дээр хэрэг байгаа. Түүнээс гадна энэ салбарт бас ингэж мэрэгжлийн төвшөнд орж нэг тийм субъект байдаг нь оюуны өмчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн юм одоо тусгай зөвшөөрлөлттэй субъектууд байгаа. За энэ хүмүүс ямар ажил эрхэлдэг гэхээр яг оюуны өмчөө бүртгүүлэхийг хүсэж байгаа тэр иргэний материалыг нь аваад тэр хүнд хууль зүйн тусалцаа үзүүлээд зөвлөгөө өгөөд материалыг нь бүрдүүлээд оюуны өмчийн газар өгөөд бүртгүүлээд патент гэрчлэгийг нь авч өгдөг ийм тусгай зөвшөөрлөлттэй ажил эрхэлдэг хүмүүс байгаа. Өнөөдрийн байдлаар бол оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбоо яг тэр одоо эзэмсэн төлөөлөгч нараа нэгтгээд хуульчтай холбоотой адилхан ингээд үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ эзэмсэн төлөөлөгчтэй холбоонд яг нарийн тав бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нэг 100 орчим бол итгэмжлэгдсэн төлөөлөгч тусгай зөвшөөрлөлттэй үйл ажиллагаа явуулж байгаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг бид нар зочноо ярилцлагынхаа өмнө бас танилцуулсан. Тэгэхээр таны хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод хэр удаж байна. Тэгээд яг энэ итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүргийг таасаа хийсэрч ер нь баг төрийн байгууллагатай ингэж зурчлалын үүрэг гүйцэтгэж шүү дээ. Тэрэнд очих бүх шат процессыг нэрэгдэж зөвлөдөг. Тэгэхээр яг энэ оюуны өмчтэй холбоотой асуудал тулгамдсан хүмүүстэй хамгийн ойр ажилтдаг хүмүүс гэж ер нь бодож байна. Тэгэхээр эргээд энэ талаараас магадгүй мэдээлэл дутмаг байгаа. Магадгүй өөрт нь ямар нэгэн оюуны өмчийн тулгамдсан асуудал гарч ирэх юм бол итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай хаана яаж хандаж яаж холбогддог юм бэ? Итгэмжлэн төлөөлөгчийн тусгай зөвшөөрөл авахын тулд шалгалт өгч тусгай зөвшөөрөл авдгийн оюуны өмчийн газраас шалгалтын зохион байгуулж аваад тэгээ оюуны өмчийн газраас тусгай зөвшөөрөл авдаг байхгүй. Тэгээ би 2006 онд яг энэ шалгалтанд нь ороод эзэмсэн төлөөлөгчийн тусгай зөвшөөрлөө авч ирсэн байгаа. Тэгэхээр 2006 оноос хойш энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. За итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бол хуульчч хүн байж болно, өмгөөлөгч байж болно, эсвэл өөр мэргэжлийн хүн байж болно. Ер нь итгэмжлэгдсэн төлөөлөгч бол дэд боловсралтай хүн байх хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ дээр инженер, эмч, одоо химээр мэргэжсэн хүн ч гэдэг юм уу те эсвэл одоо хуульч, өмгөөлөгч гэдэг янз бүрийн салбарын янз бүрийн мэргэжлийн хүмүүс байдаг. Тэгэхээр бүх хүн бол яг нөгөө эрхэн зөрчигдсөн хүн дээр бол зөвлөгөө өгөөд явахгүй бах. Материал бүрдүүлэх оюуны өмчийн газар тэр өргөдлийг нь авчиж өгөх тэр ажиллагаан дээр бол бүгд оролцсон явчихж байгаа. Яг эрхэн зөрчигдөөд маргаан шийдвэрлэх комиссд хандах юм уу, шүүхээр явуулах юм бол илүү өмгөөлөгчд илүү хандах нь зүйтэй байхаа гэж бодож байна. Оюуны өмчийн чиглэлээр үйлчлэгээ үзүүлдэг тийм өмгөөлөгч нараас байгаа. Яг итгэмжлэн төлөөлөгч сонгож аваад тусалцаа авъя гэдэг юм бол оюуны өмчийн газрын вебсайт руу орох юм бол тэн дээр итгэмжлэн төлөөлөгчийн тусгай зөвшөөрлөлтөд бүх хүний жагсаалт гараад ирдэг. Оюуны өмчийн итгэмжлэн төлөөлөгчтэй холбоо бас өөрийн гэсэн вебсайттай. Тэр вебсайт руу орох юм бол бас бүх итгэмжлэн төлөөлөгчдийн жагсаалт нь хизээ тусгай зөвшөөрлөө авсан, ямар хаягаар холбогдох юм гэдэг нь гараад ирдэг. Тэгээ тэр дотроос харж байгаа дуртай итгэмжлэн төлөөлөгчөд сонгоод холбогдоод үйлчлэгээ авах бол бүрэн боломжтой байгаа. Үүнээс гадна бас яг иргэдэд үнэхээр ингээд асуудал тулгараад тэр чиглэлээр ингээ оюуны өмчийн чиглэлээр зөвлөгөө авахыг хүсээд байвал ихтэй сургуулиудын дэргэд ТИСК гэж ажилладаг технологи дамжуулах төв гэсэн үг. Энэ нь бол бүртгэлийн оюуны өмчийн байгууллагаас
энэ манай тиск байгуулахад хамтарч ажиллаа зөвлөгөө өгөөд ингээ явдаг тийм тиск төвүүд байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын их сургуулийн дэргэд байгаа, Отгон тэнгэр их сургуулийн дэргэд байгаа, Шүтээсийн дэргэд байгаа, Ангаахын их сургуулийн дэргэд байгаа гэд хэд хэд ийм томхон ихтэй сургуулиудын дэргэд бол тиск төв ажиллаж байгаа. Би бол Отгон тэнгэр их сургуулийн дэргэдэх тиск төвийг хариуцаж ажилладаг байгаа. Тэгээд энэ тиск төв дээр зориод очих юм бол анхшитны үнэгүй зөвлөгөөнүүд өгдөг. Тэгэхээр иргэд хэрвээ оюуны өмчөөр одоо үнэгүй зөвлөгөө авъя, ингээд ядаж ихний нэг чиглүүлгээ авъя гэх юм бол ихтэй сургуулийн дэргэдэх тиск төв дээр бол очиж зөвлөгөө авах боломжтой. Тэгээ магадгүй тэр хүний ингээд хэлж байгаа ярьж байгаа зүйлийг сонсоод тэр нэлийн нарийн мэрэгжлийн зөвлөгөө хэрэгтэй ах юм бол эцэгцэн төлөөлөгчтэй холбож өгөх юм уу? Эсвэл өмгөөлөгчтэй холбож өгөх тийм ажлууд бол бас тэнд хийгддэг. За баярлалаа. Бидний яриа ер нь өндөрлөхөд өгч जैन. Тэгэхээр миний бас магадгүй асуугаагүй. Тэгээд энэ оюуны өмчийг хамгаалах талаарх тий таны бас энэ ярилцлагынхаа туршид энэ үзэгчдэд, сонсогчдод хэлчихэмсэн гэсэн зүйл байгаа бол төгсгөлтнө. Яг би иргэдэд буюу одоо үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа оюуны өмчийг хамгаалуулахыг хүсэж байгаа тийм нэг оюуны өмч энэ зохиогч нар буюу зохион бүтээгч нарт хандаж юу гэж хэлэх вэ гэхээр ер нь бүтээлээ олон нийтэд түгээхээсээ өмнө бүртгүүллийн үйл ажиллагааг хийлгэж хэвшээрэй гэж бол зөвлөмөр байна. Яагаад тэгэхээр нэгэнт ингээд Google дээр юм уу, Facebook дээр ч юм уу, эсвэл YouTube дээр ингээд өөрийнхөө үйлдвэрлэх гэж байгаа шинээр зохиосон тэр зүйлээ ингээд зар сурталчилгаа реклама хийснийхаа дараа би ингээ оюуны өмчийг бүртгүүлмээр байна гэд хүмүүс ирээд идэх. Гэтэл оюуны өмчийн одоо тавигддаг гол шалгуур нь юу вэ гэхээр олон нийтэд түгээгүй анх удаага би зохиосон тийм шинэлэг зүйл байх хэрэгтэй гэдэг шалгуур хуулийн дээр тавигдсан байтал аль хэзээний Facebook дээр, YouTube дээр тэрийгэ тавьчаад би бүртгүүлмээр байна гэ ирэхээр таны нөгөө шинжээч нар чинь Google дээр хайлт хийж үзэл гарч ирээд ах юм бол таны энэ зохиосон зүйл чинь шинэлэг биш юм байна. Аль хэзээний Google дээр байна штэ, Facebook дээр байна штэ, шинэлэг байдал алдсан байна гэд бүртгэж авахаас татгалзах тийм тохиолдол маш их гардаг. Тэгэхээр ер нь миний хэлэх гол санаа бол үйлдвэрлэл ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зохиолоо гэж бодоход тэрэн дээр ямар төрлийн оюуны өмчүүдийн хамгаалалт авах боломжтой юм бэ гэдгийг мэргэжлийн хүнээс нь зөвлөгөө аваад бүх төрлийн одоо хамгаалах боломжтой оюуны өмчийн бүртгэлийн өргөдлүүдээ өгснийхаа дараа зар сурталчилгаагаа хийж өгснийхаа дараа тэр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж олон нийтэд түгээгээрэй л гэж зөвлөхөр байна. Тэгээ ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр болж байгаа бол тэр бүтээгдэхүүн дээр чи 90 оюуны өмчийн бүхэл төрлүүд хамгаалагдчихэдэг учраас ганцхан төрлийг нь хамгаалах биш тэр хамгаалагдах боломжтой бүх төрлүүдийг хамгаалуулах тал дээрээс анхаарах хэрэгтэй гэсэн үг. За жишээлх юм бол нэг цайд одоо шинээр үйлдвэрлэх гэж байгаа би цай шинээр зохиосон хүн байлаа гэж бодоход тэр цайн дээр ямар хамгаалтууд авч болох вэ гэхээр цайны орц найрлах шинэ бүтээлээр хамгаалагдаж болно. Цайны гадна талын сав баглаа бодлон бүтээгдэхүүний загвараар хамгаалагдаж болно. Үйлдвэрийн нэр нь буюу цайны нэр нь барааны тэмдэглэлээр хамгаалагдаж болно. Магадгүй сав баглаа бодлолт нь уран зураг юм уу, фото зураг орсон бол зохиогч ирэхээр хамгаалагдана гэд ганцхан цайн дээр оюуны өмчийн бүх төрлүүд хамгаалагдаж байгаа байхгүй. Тэгээд бүгдийн одоо хамгаалуулахаар оюуны өмчийн газар өргөдлөө гаргасныхаа дараа цайныхаа рекламыг хийгээрэй л гэсэн санаа. Тэгээ цайгаа олон нийтэд түгээгээрэй гэсэн санаа. Ийм л зөвлөгөө өгье доо. За маш хэрэгтэй зөвлөгөө өглөө те. Маш их баярлалаа цаг гарган хүрэлцэн ирсэн. За маш их баярлалаа урьж оролцуулсан явдал. Тэгээд бас нийт олон нийтдээ бүгдэнд нь дэлхийн оюуны өмчийн өдрийн мэндийг хүргэе. За үзэгчдээ хуулийн гинээр ярилцлагын контентын маань энэ удаагийн дугаарт Отгон тэнгэр их сургуулийн оюуны өмчийг хамгаалах эрх зүйн багш, за оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрдэнэ Чимэг оролцлоо.